өнөөдөр 40 хүрээгүй эмч залуу нас орж байна. Өөрөө эрүүл мэндийн хайхрахгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явсаар хагаад тэр сайхан эмч залуу нас орж байна штэ. Манай эрүүл мэндийн салбарын умдах нойр идэх олоо ар гэр үр хүүхдээ орхиод энэ хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явдаг. Тэгэхэд 2 хоногийн өмнө тархины гавлын хөндийн мэс засалж эмч залуу маань 37-8 настай залуу маань нас барсан байна. Энэ эмгэнэл үү? Энэ хүү яагаад нас барсан бэ? Өчнөө олон мэддэхгүй олон мянган эмч ажилтнууд хорвоогийн мөнх усыг үзэж байна. Энэ хүмүүсийн ажил амьдрал ар гэрээ эмч гэдэг хүн зөвхөн хангарах өргөчөөд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө явах ёстой хүмүүс биш. Энэ хүмүүс чинь ардаа амьдралтай, гэр бүлтэй, үр хүүхэдтэй ийм хүмүүс. Тэгэхэд өнөөдөр 40 хүрээгүй эмч залуу нас орж байна. Өөрөө эрүүл мэндийн хайхрахгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явсаар хагаад тэр сайхан эмч залуу нас орж байна штэ. Их хурлын гишүүдээ, ерөнхий сайдаа, эрүүл мэндийн сайдаа энэ бүгдээр та нар анхаараач. Яагаад ийм залуугаараа хорвоогийн мөнх усыг үзэж байгаа хүмүүс байна вэ? Бид нэр энэ эрүүл мэндийн салбарт нас орж байгаа нас баралтын тооцоо судалгааны судлаачдын багийг ажилуулахаар бэлтгэж байна. Маш их өрөвдөлтөй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхэд өөрсдийнхөө алтан амийг золиод хүний эрүүл мэндийн төлөө явж байгаа 40 хүрээгүй залуу нас барсан. Энэ бол маш эмгэнэлтэй. Тэгээд Монголынхоо олон мянган эмч ажилтнуудын өмнөөс тэр сайхан залуугийнхаа ар гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлмээр байна. За баярлалаа.